тоглолтуудаас алдсан юм тохиол гарсан. Ингээд бөмбөг дундаа өсөрснээр Knights ихний тоглолтоо хийхнэ. Miners 82-76-гаар хоцсон. Ламуу 96-78. За Knights-ийн үдсэн тоглолтын дээр бол 77-70 харьцаатайгаар хоцжээ. Эрдэнэ цагт өдрөд бол их гоё одоо ачаал багтаа ингэж тоглож чадаад байгаа нь давуу тал гэж харагдаад байна. За Miners-ийн ихний оноо энэ жилийн rookie тамирчин Нямцогт. Гоё дамжуулт ирсэн. Эрдэнэ цагт 100 алхаад тоглох амжилттай. Тоглооноос гол унж байгаа Болор Эрдэнэ. За зүүндээ цаад нэг үлдэрөөс шидсэн. Ганц одооны Болор Эрдэнэ. Дөрсөн хоёр хамгаалагч өөрөөр таад их гой суулсан да. Бат Эрдэнэ энэ үлрэл үнэхээр өндөр өвтө шидэж байгаа. 3 оноо. 53 өвтө шидэж байгаа юм байна. Үнэхээр өндөр байна. Хариу тоглоо Эрдэнэ цагт. Зурагч Эрдэнэ цагт өөрийгөө судлаад их гой гүйсэндээ Chadwin-ийн гарыг дагуулсан шидэл амжилттай. За тоолбортыг илүүхэж чадсангүй. Болор Эрдэнэ маш том орон зай үүссэн тоглох амжилттай. Нөгөө талд нь Болка гэсэн тоглоод байна. За эсрэгээр Knights-ийн бол доор сугар очиртой эсвэл одоо Эрдэнэ цогтоо пик рол хийсэн тийм ийм тоглолтуудыг хийдэд явлаа. Надаас үүний үзүүлсэн хувь тоглогчийн тэр амжилтыг өөр нэгэн тоглогч давтахад бас тийм амархан биш л амжилтыг үзүүлсэн дээ. Тэгээд тэмцээд орж байгаа бүх багийг тэргүүлж штэ. Тийм. Гол нь онооны зөрөө бас их бол тийм. Тэгээд Rookie тамирчин Нямцогт маш гоё юмсэг тоглоо байна. Тоглооны секунд дуусж байгаа. Санчир дундын зай шидэлт амжилттай авсан. Энэ тоглолтод ихний оноогоо өөрөө нэг дээр бичүүлж байна. Тоглоомыг ихлүүлсэн. Гол тайлбар өөрөө яваад орсон. Тоглоом амжилттай нэмээд алдаа салгачлаа. за үнэхээр Болка талбайг бүрэн хэмжээнд Харуулж чадсангүй. Яг тоглолтын хувьд бол хөтөлсөн сайн байгаагүй. Одоо эсрэгээрээ мэдээж Knights-д бол одоо хөлбөмбөр хөрөнгө аавна гэдэг нь бас нэг 2 онооны давталгаа байгаа тийм. Сайжруулаад авлаа. Бодорт бол зүйлэн шидэж байлаа шүү дээ. Сугар очрын гоё тоглолтоо. Warren нэг эсрэг амархан явчихсан да Warren. Warren яг энэ хөлийн хөдөлгөөнд бол Өөрөө ер нь одоо шидэлтгсэн. За энэ удаа дундын шидэлт хийсэн шидэлт амжилттай. Бас хүлээстэй тоглож байна. Одоо дээшээ яваач те. Warren эсрэг энэ тоглолт харъя залтандаас маш голоос явуулсан. Амруу эсгэлэнгийн хойсглан Тэр тоглолцдог штэ. Warren эргээ дундын зай шидэлт амжилттай. Толберт Devon Warren завчин дээрээс суувсуул хотын зай шидэлт амжилттай болсон. 5 хоног дарааллаад авчлаа. Оны орлогоо хийдэг те. Юусаа тоглох тийм боломжтой нөхцөл мөнгөний өгч чадахгүй байгаад байсан. Энэ удаа харин Penny дундын шидэлт амжилттай заавардаг. Энэ бол ялч одоо практик дээр суралцсан. Инх хамгааллагын олон зай шидэлт амжилттай болсон. Хамгаалалт дараа нь одоо ийм гард болж явсан. Тэгээд Knights нэртэй бол ингэ явж байгаа гадуугаар маш олон жилийн тоглолт 2 шуудаа хаалтыг игээд амтсан шүү. Довтооны шийдэлт маш хурдан болсон. Pindarus Williams өмсөд төгсгөл байна. Knights-аас чанууд бас явах бах дахиад багуудаас солих байгаа хаа. Инх хойсглэнгээ гоё тоглох байна. Ер нь Warren төвөн зай шидэлттэй алдсан. Сугар очир довтооны замбраг авсан. Толберт будагтай баг онгойлгоцсон. Тоглолтын хэмжээ дээр ярьсныг сонссон юм шиг Инх хамгааллагын эсрэг намхан хамгаалагчтай байгаа. Зайг нь өгөөд хамгаалсан. Дундын зай шидэлттэй амжилттай болгожээ. Баясаа яг нэг ийм байдал гэсэн. Нэг үлэх зөвлөн чөлөө шидэлтийг тааруу байгаамаа. Devon Warren нислэгийн цаг. Үнэхээр амсгаа. 5 минутаас хойш байтар гарч ирсэн тамирчин баруун даваад орсон. Энэ ахнууд бол үнэхээр гоё. Габатар доош өгсөн Warren аргагүй жижиг тоглож байлаа. Тэгээ маш илэрхийлээ. Хоёр оноо доошоо тогтолчих гэсэн ирмэлцэлтэй тоглоод байгаа. Penny тоглоогоо алдсан өөрөө нэмж аваад өгсөн тоглох амжилттай. Айл ал багийн Хамжаагаа тоглож бас байгаа байна да. Инх хойсглан маш хэцүү шийдсэн шидэлт амжилтгүй Нямцогтэр нь устдаж явсан тоглоогоо амьлууллаа. Дөрвөн байрлалын тамирчнаас одоо урд шүүмийн тамирчид болцоод байгаа. Devon Warren шахаад явсан. Тоглох амжилттай. Вэнгээс заслаа авсан. Өөрөө будагтай бол их хэцүү байлаас давталсан. Хүлээцтэй ч байлаа. Дөрөн зөв шийдвэр болчлоо. Давхар аваад ирсэн, задлсан, эрдэнэ цогт суларсан шидэлт амжилттай. Ийм сул шидэлт. Дахиад эрдэнэ цогт доор өгсөн суурачир ямар гоё тоглоо вэ? Маш гоё мэдэрт амжилт нэрлээ гэж. Батэрдэн бүгний шидэлт гоё болсон. Инх хойсглан завчин дээрээс хариуг нь өгж байна. Мэдрэхтэй хамгаалт вэ. Яг гоё биеэр нь над зогсоод
Гой хамгаалсан Баясаа нэгээр явсан тоглох амжилттай боллоо. Хамгаалж хөлсөн сагсан бомбыг үзлээ. Гой дамжуулалт ирсэн. Маншийн ер нь энэ багийн тоглолт багаагаар сэргээд Цаад BCH Knights одоо нэг үндсэндээ 28 минут. Орчин тэргүүлтэй байна да. Пиндарус Williams бодогтой талбай хийх гоё онгойлгочлоо. 10-14 самбар доор нь бөмбөн дээр ажилласан хурдаараа тойрчлоо. Нет, таалбарт хөлийн урдаар яг энэ нөгөө спот ап шүүтер буюу яг нэг байрандаа зогсож идэг найдвартай тэндээс шийддэг юм тоглож тэд яаш оноод Хүрч өвстэй янзаараа. Болорд нь од хоёроор бодогтой талбайг хашуулж гад их гоё тоглолтыг хийсэн. энэ тамирчид одоо лигийн хамгийн шилдэггүй шүү дээ. Одоо нэг эсрэг нэг тоглох ч гэсэн. Тэгээ майнус одоо тэр гараас нь бөмбөг салгаж өөр тоглолт руу явуулах тийм. Тэгчүүл одоо майнус ер нь болох гэдэг шүү дээ. Нямцогтой хоёр оноо. Бэни ямар гоё дамжуулт вэ? Од хоёр хүлээцтэй байсан төгсгөлөө хаалцсан ээлжит боломжоор оноогоо авлаа нэмээд алдаа салгачаа. Зүгээр Warren дээр давхар хамгаалт ирүүл яах вэ? Дараагийн сонголт хэн бэ гэдгийг асуулт маань Warren тэгнэ. Гурван шилдэг амжилттай. Дорнос ингээ харж байна. Болорд нь энэ хамгаалангийн эсрэг баруунда яваад орсон хөөргсөн флоутер довтлогоо зэрэг дунсан. алдаа хийж болохгүй Манчестер алдаагүй хамгаалах ёстой гамбаа тоглохыг амжилттай олгосон. Өдрийн хамгийн нэлээд ижигтэй юм хоёр дээр ялж байгаа. Энэ тоглолтуудаа ингэж төгсгөөд өнөөдөр одоо хожлоор дуусгаж чадах юм бол үнэхээр одоо явах газар олохгүй байна. Энэ хойсгалангийн шийдэлт амжилтгүй болсон Баатард нь бодогтой талбайгаас ойрдох боломжоор оноогоо авлаа. Сая тэр бөмбөгтэй тоглож тэр Болорд нь зүүндээ өдөлсөн өндөр хамгаалагчийн эсрэг step back Колин за шийдэлт нь амжилттай болж байна. Ганц улмангийн Болорд маш чухал цаад Пэни бөмбөг ирсэн Пэни задлсан Баясаа 3-аас. Баясаа 3-аас 71 маш гоё довтлогоо. Ерөөсөө 4 секундын зөрөө байна. Эрдэнэ цогт бөмбөг авсан. Эрдэнэ цогт довтлогоо хийсэн хамгаалтанд орсон уу? Гамбаа дээр бөмбөг ирсэн. Довтлогоо амжилттай олсон. Ингээд тоглолт өндөрлөө үзэгчтэй BCH Knights баг итгэл төгслөгийн хүслэгтийг тэргүүлсэн хിവэр үлдлээ.